Mongolian Super Mom. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Mongolian Super Mom блог нэвтрүүлгийн маань 6 дахь дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд анхаарлаа наашаа хандуулаарай. Учир нь гэх юм бол төрөөд удаагүй байгаа болоод мөн хүүхэд нь дөнгөж бор хоолнд орох гэж байгаа ээжүүд байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Танд маш хэрэгтэй мэдээллийг өгөх гэж байна. Юу вэ гэхээр дөнгөж бор хоолнд орох гэж байгаа хүүхдүүдийг хэрхэн яаж бор хоолнд оруулах талаар бяцхан зөвлөгөө бас та бүхэнд хүргэе гэж бодож байна. Хүүхэд болгон өөрийн биеийнхээ хөгжил болоод биеийн онцлогоос хамаарат 4-өөс 6 сартынхаа хооронд хэлбэлзэж бор хоолнд ордог юм байлээ. За тэгэхээр манай хүүхдийн хувьд гэхээр 4 сар гарна, та яг 5 сар хүрэх арай хүрээгүй багтаа бор хоолнд орж ирсэн. Яг бор хоолнд орохт нь болохоор би бас яг сайн мэдэхгүй. Учиргүй гинт уйлаад эхэлжсэн. Тэгээ тухайн үед болохоор яагаад уйлаад байгааг нь ойлгохгүй болохоор энд амьдардаг ээжүүдийн групп гэж байдаг. Тэрнээс асууж байлаа. Тэгээд манай ээжүүд би энд бас харамгүй сайхан зөвлөгөө өгдөг. Үнтэй сайхан зөвлөгөөгөө би биндээ харамгүй хайрладаг сайхан ээжүүдтэй бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд тэр сайхан ээжүүдийн зөвлөгөөгөөр мөн бас өөрийнхөө хоёр сайхан ээжийн зөвлөгөөгөөр бол хүүхдээ зөв бор хоолнд оруулж чадсандаас баяртай байдаг юм аа. Яагаад тэгэхээр манай хүүхэд ногоо аягүй сайн иддэг. Бас жимс ч сайн иддэг, мас ч сайн иддэг. Тэгэхээр хүүхдийг яг хамгийн анх ямар байдлаар бор хоолнд оруулснаас хамаарат ногоо хэр иддэг байх уу, мах хэр иддэг байх уу гэдэг нь шалтгаалдаг юм шиг байлээ. За миний хувьд гэх юм бол би бяцхнуудын бор хоолнд орох гэдэг. Тэгээд бас маш олон юм группүүд байдаг юм байлаа. Тэгэхээр энэ группүүдээс бас яг зөв мэдээллүүдийг олж аваарай ээжүүдээ. Тэгээд яаж хүүхдийг хамгийн анх бор хоолнд оруулах хэрэгтэй байдаг юм бэ гэхээр хамгийн эхлээд ер нь ходоодонд нь өнгөр тогтоох хэрэгтэй. Тэгэхээр тэр өнгөрийг яаж тогтоох хэрэгтэй байдаг юм бэ гэхээр ерөөсө будааны шүүсээр хүний ходоодны өнгөрийг бас маш сайн тогтоож болно. Тэгэхээр энийг угаасаа бүх ээжүүд зөвлөдөг юм байлээ. Тэгээд 5 өдөр яг тэр будаагаа сайхан угаагаад, маш сайн будаагаа угаагаад, тэгээд угаасан будаагаа усанд хийгээд, дэвтээгээд хонуулчихна. Тэгээд тэр хонуулсан будаагаа маргааш нь сайхан чанаад, сайхан ингээд яг агшаахгүй яг ингээд будаагаа сайн чанаад тэгэхээр будааны шүүс нь гараад ирнэ. Тэр будааны шүүсийнхаа өдөрт 1 удаа өгнө. Дараагийн өдөр нь 2 удаа. Ингээд хүүхдийнхаа ингээд өөрөө ээж өөрөө та ингээд анзаараад миний хүүхдэд энэ будааны шүүс хэр яг болж байна. Эцэрхий ихээр өгчвөл бас анх удаа бор хоолнд орох гэж байгаа хүүхд учраас бас ингээд хурцдах магадлал байгаа учраас хүүхдэд маш болгоомжтой өгөх хэрэгтэй юм байлээ. За тэгээд багаар явсаар хагаад ходоодны өнгөр тогтоох нь өдөрт 3 удаа яг энэ шат дараалал 5 өдөр зөвхөн будааны шүүс өгнө. За ингээд будааны шүүс өгсөний дараагаар яах вэ гэхээр ерөөсөө хүүхдээ нөгөө яг будаагаа дэвтээдэг ёсоор дэвтээгээд дараа нь болохоор будаантайгаа хамтдаа брокколи ч юм уу аль эсвэл цэцэгт байцаа ч юм уу ямар нэгэн ногоон төрлийн ногооноос эхлээд хийгээрэй гэж зөвлөмөр байна. Эсвэл лууван ч юм уу хүүхдэд хамгийн их амин дэмтэй байдаг ногоог хамтд нь сайхан жижигхэн хэрчиж чанаад за тэгээд болонгууд нь миксер дээд тэгээ гэртээ ногооны нухаш бэлдээд өгчжээ л гэсэн үг. Гадуур болохоор маш олон төрлийн юм новшнууд байдаг. Тэгээ мэдээж яг маш олон эрүүл мэндийн шинжилгээ болоод зөндөө олон зүйлүүдийг ингээд даваад ингээд эрүүл ахуйн шаардлага хангасан байдаг учраас борлуулалтанд байгаа байх. Тийм учраас тэрнээс бас өгж болно. Гэхдээ хамгийн аюулгүй бөгөөд эрүүл хоол гэх юм бол ер нь ээжүүд маань гэртээ яг өөрийн гараараа хүүхдүүдтэй ингэж хоолыг бэлдээд өгвөл тэр бол хамгийн эрүүл бөгөөд хамгийн амин дэмтэй хоол байх болно л гэж би бодож байгаа. Тэгэхээр бас та нартай тэрийг зөвлөмөр байна. Тэгээд манай ээжүүд яах вэ гэхээр хамгийн эхлээд ер нь хүүхдийгээ ногоон хоолоор ногоогоор эхлээд мах өгөх гэж яахгүйгээр будааны шүүсээр ходоодыг нь сайхан өнгөр тогтоогоод дараа нь ногоотой будааны шүүс ногооны нухштай хамт өгөөд тэгээд дахиад 3 хоног 5 хоног явж байгаад хүүхдийнхээ биеийн байдлыг анзаараад хэрвээ тэгээд дасаад хүүхд чинь ингээд тэр нь маш их дуртай байгаад ирэх юм бол ногоогоо 5 хоног өнгөрсний дараа дахиад 2 төрлийн ногоо болгож нэмээд
Тэгээ ногоогоо ингээд нэмээд ирэнгүүт нь нэлээд удаанда та нэг 7-оос 14 хоног ямар ч байсан эхлээд нэг ногоогоор дан ногоогоор эхний сар ч юм уу те дан ногоогоор мах өгөхгүй яахгүйгээр тэртээ тэргөө ерөөсөө эн чинь бас хоол гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингэж хоолнд тасгаж явсны дараагаар махтаага өгөөд үзээрэй. Тэгэхгүй манай Монгол хүүхдүүдийн бас ногоонд дургүй байдаг онцлог нь юу вэ гэхээр яг манай орны бас юутай холбоотой байж магадгүй л дээ. Бидний үед бол ер нь хүүхдүүд одоо бодоод байхад манай хүүхд ерөөс ногоо идэггүй дандаа л мах иддэг гэж ээжүүд аавад яг үг ярьдаг тий. Манай одоо дүүнер ч гэсэн байна. Одоо 6-7 настай хүүхдүүд ерөөсөө ногоо идэхгүй ингээд сонгон сармас идэх юм эсвэл ямар нэгэн ногоо авах юм бол байцаа мэдээ бүгдийг ингээд гаргаа яриад осолдохгүй нэг төмөс лууган л иддэг тий. Тэгэхээр тэр юу вэ гэхээр ерөөсөө хамгийн анх яг махаас эхлээд орсон учраас нөгөө махны амтаа хүсээд идэх юм шиг байгаа хүүхдүүд. Тэгэхээр энэхийн ээжүүд ч гэсэн бас тэгжэл би ойлгосон. Тэгэхээр манай хүүхдийн цэцэрлэгийн багш нь одоо маш сайн ногоо иддэг, маш сайн хоолнд сайн ингээ магтдаг байхгүй юу. Тэгэхээр тэр нь юутай холбоотой байдгийг гэхээр ерөөсөө нөгөө ногоогоор анх ингээд зөв ингээд суурийн зөв гэдэг шиг тий яг зөв ингээд дараалтаа ингээд хоолнд оруулж чад бүх төрлийн хоолнд айгуу сайн хүүхэд болдсон юм шиг санагдаж яваа. Хүүхэд болгоны гэхдээ биеийн онцлог бас ондоо хүүхэд болгоны амтлаг мэдрэмж нь бас ондоо байх. Тэрнээсээ шалтгаалаад заавал манай хүүхэд махан дуртай байгаад ч юм уу манай хүүхэд ногоон дуртай байхаар таны хүүхэд яг адилхан байна гэж хэлэхгүй. Гэхдээ ер нь бол ногоогоор тий дагнаад эхлээд мах өгөхгүйгээр ногоо эхлээд өгөөрэй гэж шүү. Ер нь бол мах өгөх гэж яарсны хэрэггүй шүү ээжүүд те. За тэгэхээр ингээд өгөх юм бол хүүхэд маш сайн ногоо иддэг болдго юм байна. Тэгээ би энийг өөрийнхөө хүүхдүүдээр бас харж одоо мэдэрч байгаа учраас та бүгдээ энийг зөвлөмөр санагдсан юм аа. Яагаад тэгэхээр энд байдаг ээжүүд ч юм уу төрөөд удаагүй байгаа ээжүүд хэрхэн хүүхдээ бор хоолнд оруулахыгаа бас хараахан сайн мэддэггүй. Зарим нь болохоор ингээд интернетээс ингээ хайгаад маш олон яг ийм төрлийн одоо группууд бас байдаг. Тэгэхээр би бинээсээ бас сайхан санаа зовхгүйгээр асууж агаараа ер нь бол ээж болоод удаагүй хүн бол ер нь бол ичиж санаа зовх гэдэг асуудлыг бол бүгдийн сайхан авч хаяад биднэрт бас хариуцлага байгаа те хүүхдээ эрүүл саруул зөв сайхан хүн болгохын тулд бид нэр ээжүүд өөрсдөө сэглэх ёстой. Тэгэхээр ээжүүд маань хүүхдийнхээ төлөө мэдхгүй зүйлээ хүнээс асуухаас ерөөсөө санаа зовхгүйгээр хүүхдийнхээ төлөө гэж байгаа учраас та сайн асууж байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд яагаад ийм олон мэдээллүүд байхад яагаад ийм олон те сургууль байхад ингээ заавал би энэ удаагийнхаа дугаараар онцлог болгоод хүүхдийг хэрхэн бор хоолнд оруулах вэ? Яаж өнгөр тогтоох вэ гэдээ энийг хэлж өгч байгаа вэ гэхээр зарим нэг ээжүүд маань бас ингээд маш их завгүй үедээ ингээд нөгөө тэр болгон уншиж амжидгүй юм шиг санагдсан. Тийм болохоор ингээд хүүхдээ бүүгэж явахдаа ч хамаагүй ингээд энэ яриаг сонсож явах юм бол яриаг сонсох чинь бас нэг өөр байдаг учраас ингээд мэдээллийг манаас авчих болов уу гэж бодож байна. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань ходоодны өнгөр хэрхэн тогтоох вэ? Хүүхдийг яаж нэлэх хүүхдийг хэрхэн яаж бор хоолнд оруулах вэ? Зөв оруулах вэ гэдгийг та бүгдтэй цаан зөвлөмж байдлаар өглөө. Магадгүй ихэнх ээжүүд маань мэддэг байж болно. Гэхдээ мэдхгүй ээжүүд маань байх юм бол хэрэг болох болов уу гэсэн үүднээс энэхүү дугаараа бэлтгэж оруулж байгаа юм шүү. За тэгээ харин дараагийн дугаараараа та бүгдтэй зориулаад 0-5 насны хүүхэд буюу 0-5 насны хүүхдийг бас 6 сар, 6-аас 12, 12-оос 24 сар гэсэн байдлаар одоо дотор нь бас ангилж хуваадаг. Тэгэхээр ингэж хуваагаад хэрхэн яаж төлөвшөлт нь бэлдэх үү? Хэрхэн яаж ном уншдаг болох вэ? Хүүхдээ ирээдүйд яаж зөв хүн болгохыг өнөөдөр 0 сартай байхаас нь эхлээд ээжүүд маань өөрсдийгөө хөгжүүлснээр өөр хүүхдийгээ бас хөгжүүлэх юмнээ шүү. Тэгэхээр энэний бас бяцхан зөвлөмжийг бас та бүхэнд хүргэх гэж байна. Энэ хүртэл үзсэн та бүгдтэй баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье. Дараагийн дугаараар уулзлаа. Mongolian Super Mom